За эрх хөрөгч Монгол Ардын намын баг хурал өнөөдөр болж байна. За тус хурлын үеэр намын дарга учрал намын дүрм заасны дагуу хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. За намын нэр бүхий гишүүдийг Монгол Ардын намын гишүүнчлээс төдгөлзүүлэх буюу чөлөөлөх санал гаргаж байгаагаа мэдгдлээ. За Монгол Ардын намын гишүүнчлээс төдгөлзүүлэх асуудлыг намын хяналтын хороонд намын дарга уламжилж хөргүүлдэг. За хэрэв дээрх гишүүд хууль шүүхийн байгууллагаар гин буруугүй гэж тогтоогдвол намын гишүүний эрхээ сэргээх боломжтой гэж хэллээ. Прокурорын байгууллагаас авилга албан тушаалын хэрэгт ялагдчаар татагдсан улсын их хурлын гишүүн Амар Баясгалан эрчим хүчний сайд алсан 50 бих үндсэн хууль зөрчсөн үндсэн хуулийн цэцгийн төгөлдөр тогтоогдсон улсын их хурлын гишүүн Булган Туяа нам дамнсан бүлэглэл байгуулж нийгмийг эмх замбраагүй байдалд удаа төрхрөн Монгол Ардын намын бодлого үйл ажиллагаа зохион байгуулалтаагаар гүтгэн харлуулж намын бодлогыг хувийн офисоос говьүүлэн завхруулж намын гишүүний ёс зүй сахилах хариуцлагыг уландаа гიშгсэн баг хурлын гишүүн асан Монголын үнэн сонины эрхлэгч асан Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Намын үндсэн дүрм заасны дагуу эдгээр гишүүдийг намаас төтгөлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хяналтын ерөнхий ороонд би өнөөдөр албан ёсоор хандаж байна. Урдын гавьяа зүтгэл авилга албан тушаалын хэрэг ёс зүй хариуцлагаас халахлах бамбаа болох учиргүй. Шүүхээр гин буруутай эсгээ тогтоологсны дараа Монгол Ардын намын гишүүнчлээс сэргийлэх хэрэг нь нээлттэйг энэ дашрамд сануулъя. За намын даргын энэ мэдээллийг улс төрийн хүрээнд олон янзаар тайлбарлаж байна. За уг нь намын дүрмдээ заасан заалтаа биелүүлж байгаа мэт харагдвч Монгол Ардын намын энэ хаврын томоохон улс төр их хагарал эндээс эхэлж байна гэх мэтээр тайлбарлах хүн олон байна. За гэхдээ дээрх гишүүдийг Монгол Ардын намын гишүүнчлээс төдгөлзүүлэх эцсийн шийдийг Монгол Ардын намын хяналтын хорооноос гаргах юм.